Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлт цэгимэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хийж амжаагүй үгсийг дамжуулна. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Япон улсаас Совд Эрдэнэ миний бие та бүхэнтэйгээ холбогдож байна. За миний хувьд бол Япон улсад ирээд одоо 2 жил ерөнхийдөө болж байна. Энэ хугацаанд эндээ ажиллаж амьдраад сурж байгаа. За тэгээд миний хувьд бол анхудаага гэрээсээ 2 жил ийм хол явж байгаа. Тэгээд аавда болон ээждээ маш их баярлалаа гэдгээ өмнө тэр болгоо хэлж байгаагүй ч гэсэн энэ хавшааныг алимдуулаад хэлхийг хүсэж байна. Баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хийж амжаагүй үгсийг дамжуулна. Маань ерөөхдөө автобус базад бол маш олон жил ажилласан энэ хүн байгаа. За тэгээд цалингаас цалингийн хооронд явдаг байсан ч гэсэн хоёр охиныхоо төлөө боловсролт нь анхаарад бүхэл цалин болцоогоо хоёр охиныхоо төлбөрт өгөөд болгоно бүтээнэ гэд маш их хичээгээд өглөөний 5 цагаас эхлээд өөр хэмжээний хүртэл нараа хасан байж ингэж ажиллаж их сургуулийн маань төгсгөж өгсөн. Манай аавын хувьд бол бас 2 ихэр байгаа. Ихрийн өрөөсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө битэрийг төрснөөс хойшлоо ээж маань байнга санаа зовж Монголд ах хугацаанд ч хамт амьдардаг байсан ч гэсэн байнгын залгаал яаж нийж ийн гэл ерөнхийдөө бусад хүмүүсийг одоо илүү маш тотон чөлөөтэй өссөн. Анхудаага хол явж байгаа болохоор ч тэр юм ерөнхийдөө гэрийг нэгээ маш их санаж байгаа шүү. Баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хийж амжаагүй үгсийг дамжуулна. За ээж маань хувьд бол хуваараа бизнес эрхэлдэг. Лангуу ажиллаулдаг. Ээж маань ч гэсэн хоёр охиныхоо төлөө үдээ зэрэгтэй хоёр охиноо хүмүүжүүлж, өсгөж, хоёр охиныхоо төлөө бүхэл зүйлийг хийж сэтгэл завнаж байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна. За бас ихэртэй багаас мань хойш нэг ч удаа ганцаардах боломж олохгүй бүхэл цаг үед хажууд минь байж их сургуульд 10 жил бүхэл зүйл дээр тусалж хэцүү байх үед нь сэтгэлээр дэмжиж хамт жаргаж завхад минь хүртэл өөрөө зовж байгаа юм шиг тэгж их сэтгэл зовнож надад санаа зовж одоо ч гэсэн байнгын холбоо бариад чи сайн уу зүгээр үү гэл байнгын ярьдаг хэр хүмүүсийн хувьд бас тустай байна гэдэг бол маш хэцүү зүйл гэх юм уу. Та хоёртаа маш их баярлалаа. Охиноо сайн байгаа. Хичээл намдаа шамнан сураад ажиллаа сайн ингээд утгагүй очноо. Таад маань бие сайн бодоорой. Тэгээ та нартаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Зохиндоо өргөн дээрүүлэх хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Миний хоёр хүүхэд хамгийн гол нь эрүүлэх байж ажил сайн явж эрүүл байх хэрэгтэй. Тэгээд захим дэрлээ. Өөр одоо тийм аргартай санаа зовоодох юу ах вэ? Аав чинь бидэд эрүүл өгдөг сайхан байцгаа. Таар л эрүүл байж Үний газар нэрэн сайн бодож хичээж амьдраарай л гэж хэлсэн. Зөрсөн зорилготой хүрээрээ, хоёулаа хичээгээрээ. Утгагүй тэгээд уулзбахаа л хэлээ. Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу?
Эргэлт цагийн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хил жимжаагүй үгсийг дамжуулна.